Тэгээд мэдээч одоо юу гэдгийг мог дээрээ өссөн чинь шалгалтын дээр одоо тэгж авч чадна гэдэг итгэл найдрыг олж авахаас гадна бас бардаж болохгүй. Яа тэгэхээр шалгалтын одоо хэцүү амархнаас шалтгаалж тухайн хүний чадварын тэр оноо те хэлбэлцэх угаасаа одоо тэр бол магадaltaй. Тэгэхээр яг ерөөсөө зогсолтгүй өөрийгөө хөгжүүлээд зогсолтгүй одоо багшийнхаа өгж байгаа тэр арчлал тэр санааг ойлгоод өөр дөрөө хэрэгжүүлж явах нь маш чухал юм болол гэж бодож байна. Миний хувьд болохоор яг цагийн менежмент бас ер нь чухал байдаг. Ямар ч шалгалт дээр, ямар ч хэлний төвшин дээр ер нь бол цагаа зөв байх, цагийн менежментийг зөв төвчүүлэх нь аюул чухал. Тэгээд яг юу гэдгийг хэлний чадвар нь одоо мундаг өндөр байсан ч гэсэн цагаа төвчүүлэхгүй бол мэдээж цагтаа багтаж амжихгүй. Тэгтээ хэлний бидлэг тийм сайн ч гэсэн цагаа зөв төвчүүлэх нь бол бас бүрэн оноогоо авах боломжтой гэж бол харсан. Тэгэхээр ер нь бол бүх хүний хичээл дээрсэн цагийн менежмент байх.